хар хуран тэгшилж навчиж цэцэгсэн дэлгэрсэн. Зуны ихэнх сарын 6 сарын 1-нд дэлхийн нийтээр хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр улс орон бүр өөрийнхөө онцлог, шин чанар тохирсон ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаа уламжлал болгон явуулдаг нэгэн адил манай улс төр түмэн олон уг өдрийг их хүрсийн баяр хэмээн тэмдэглэн ирсэн түүхтэй билээ. Тиймээс энэ удаад ч гэсэн Монгол улсын өвдөг ойлон ээжийн нэрэмжит Монголын саран ээж нийгэмдгээс 16 дахь жилдээ эхийн хишиг өрсийн баясгалан уламжлалт ажиллааг хийж өрсдөө хүндэтгэл үзүүлэн тэдгээрээ алдаршуулан сурталчлах ажлын зохион байгуулж ирснийг нь энэхүү нэвтрүүлгээрээ төлөвлөх гэж байгааг минь хүлээн авч таашаан болгохыг эрхэм танаас хүсье. Ажиллагааг нээхээр саран ээж нийгэмдгийн ерөнхийлөгч Монгол улсын ардын жүжигчин төрийн шагналт та бүгдийн сайн танил намсан суудыг болж байна. Цаадынжилдээ ясварын ажиллагаа нээсний хэлье. Дус нийгэмдгийн ерөнхийлөг сувдаас Монголын буянтай ээж цол өргөмжлийг гардан авч байгаа ээж бол Зүгбаатар аймгийн Бэлэгт хуулганы авах дүү Халзан сумын унган охин 8 хүүхдийн алдарт их 5 дахь үеэ үзэн идүүгээ 90 гаруй насаа зоглон суугаа Бэлэгт овогтой Шанжийн Үлзимаг юм а. Түүний үрсээс 2 охин ерөнхий боловсролын дэд сургуулийн тасралт үе онд сурч алтан медальтай төгсгөөснөөс гадна худалдааны ба стандартчлал хэмжил зүй ардын боловсролын тэргүүний ажилтан болцоож алтан гац содон багшийн алдар энэрэнгүй үлстэн залуу үеийг халамжлан хүмүүжүүлж гих мэт дээгүй энэ өдөр түүний охин шилдэг багш зээрдүүд овогт Санжийн дэгш жаргал нь Монголын саран ээжийн 9 эрдний хэмэгтэйгээр ээжтэйгээ хамт өргөмжлөгдсөн бүрч онцгой үйл явдлаар тэмдэглэж байгаа юм а. Мөн нийгэмлэгийн хяналтын зүйлийн дараа гарам учраас Монголын буянтай ээж дархан бэлгийн цол өргөмжлийг авч байгаа ээж бол Төв аймгийн Дэлгэр хаан сумын Хурамт нутгийн унган охин 12 хүүхдийн алдарт 11 хүн 13 бэл 16 нач 15 зэ 930 бүхий 80 шахам өнөр бүлийнхээ хүндлэх буурай худалдааны байгууллагын хөтөлбөрийн дараагийн авраг хүчит өв эдгэрийн хорсгоомаа орлогын хүүхдүүд нь аймгийн аврагын хөдөө аж ахуй ба эрүүл мэндийн тэргүүний ажил зээнаар нь мөн ч ялгаагүй сургуулийнхаа сагсан бөмбөгийн тэмцээний авраг улсын чанартай спортын уралдаан тэмцээнүүдээс 20 гаруй медалуудыг авцгаасан байдаг гэсэн. Бодлоо сарин ёсаач хаяад хүрээ зүудэн дэрх юм.
нийгэмлэгийн гүйцэтгэх захирал там сүрэнгээс шагналаа авч байгаа. Бодлооны байгууллагын тэргүүний ажилтан Архангай аймгийн Өндөр Улаан сумын Чулуутгуулын унган охин 7 хүү, 3 охин, 10 хүүхдийн алдарт их, 3 хүргэн, 7 бэр, 21 ач зээгийнхээ хүндлэлт буурай. Байгууллагын болоод сумын хөдөлмөрийн удаа дараагийн авраг депутат Гарчин овогт Нямбуугийн 8 жингуа ийхүү Монголын буянтай ээжээр өргөмжлөгдөн хань ижил хамт олон хайртай үрсээ баярлуулж байна. Түүний үсээс нь инженер, багш, их хэмж, архитектор, худалдааны байгууллагын ажилтан, зохион байгуулагч, нэгтлэн бодогч нар түрэн гарчээ. Тэргүүний ажилчин залуу алтан медаль, нийслэлийн засаг даргын тамгын газрын шилдэг ажилтан болцгоосон байхад аж зээ нар нь үлэмжийн сайн охин өвгөнээр тодорсон үдээгүй 105 дугаар цэцэрлэгийн шилдэг хүүхдээр тус тус шалгаран эмээгээ баярлуулж байжээ. Гавьяа жүжигчин Гасан тогтхоос Монголын буянтай ээж өргөмжлөө авч буй Төв аймгийн Бүрэн сумын Өндөр Цагаан толгой нутгийн унган охин 7 хүүхдийн алдарт их 35 өнөр бүлийнхээ хүндлэлт буурай сумын инх сүргтэн мэд төлчин ашиг шим сайл сүүний удаа дараагийн авраг тэргүүний сайн малчин сумын буянтай ээж аймгийн мандаа ээж өргөмжлөлт дархан бэр хамартын гаваагваг гэр бүл үр удмаараа уртын дууны болоод урлаг соёлын гайхамшигт хүмүүсийн хосгүй хөнгөдгээр нь зон олон амдахгүй. Түүний хоёр дахь охин Дас Цэрмаг нь соёл урлагийн их сургуулийн уртын дууны магистр багш, Монгол улсын соёлын болоод ардын боловсролын тэргүүний ажилтан, уртын дуу дулаачдын тэргүүн байрны шагналтанд төдийгүй дүүрийн халамжит хань болохыг хүн бүхэн мэдээ зогсохгүй. Олон зуун шилдэг авеснуудыг төрүүлдгээр нь сайн таньдгийг хэлье. Ардын жүжигчин Чимэд Саягаас Монголын буянтай цол өргөмжлөл шагналаа авч байгаа. Энэ ижийг Өмнөгов аймгийн Хан Хонгор сумын Аргалан нутгийн унган охин 2 хүү, 4 охин, 6 хүүхдийн алдарт их 2 бэр, 4 хүргэн, 14 аж зээгийнхэн хүндлэлт буурай. Байгуулгын болоод аймгийн хөдөлмөр соёлын авраг, Монголын эмэгтэйчүүдийн 5, эмч нарын 4-р их хурлын төлөөлөгч, сумын 4 удаагийн депутат, хөнгөн атлетикийн улсын аврагын 2 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтан, спортын 1-р зэргийн тамирчин, 2-р зэргийн шүүгч, эрүүл мэндийн хамгаалалтын тэргүүний ажилтан, Шарнууд овогт долгорын эвийнхүү гэдгээр нь зориг нэгт нөхтөн болоод зовлонгоос ангиж ирсэн хүмүүс хандахгүй гэжээ. Эвийнхүү ээжийн хүүхдүүд нь ээж шигээ хөдөлмөрч ажилласад авьяасаараа бусдаасаа шалгаран ихтэй сургуулийн шилдэг оюутан, сургуулийнхаа шилдэг сүргч, тамирчнаар тодорсныг хэлэх нь зүйтэй юм аа.
Гавьяа жүжигчин үеинчээс Монголын буянтай шагнал цол өргөмжлөө авч байгаа энэ хүнийг Говьлтай аймгийн Дарив сумын Унган охин 7 хүүхдийн алдар дэх ардын хувьсгалын 60 70 80 авто тээврийн байгууллагын 50 60 жилийн ой медальтай боржхон овогт зэснэгийн дулам сүрэн гэдэг бөгөөд түүний үрс нь багш жолооч гэх мэт ажил мэргэжлийн эзэдүүд болцохоосноос гадна багшийн алдар ахлах багш, заа гарагт багш, ардын боловсролын тэргүүний ажилтан байгууллага системийн хөдөлмөрийн авраг, осолгүй мандаа жолооч зэрэг цол тэмдгүүдийг хүртэцгэн өр зөөлөн өгөөмөр сэтгэл, эцэг их элгэн садан инхрийг үрсээ баясуулан явааг нь зон олон өндрөөр үнэлж байдаг юм билээ. Нийгэмлэгийн ерөнхийлөгч сувдаас Монголын элбэрлээ шагнал цол өргөмжлөө авч байгаа уг ээжиг Сүхбаатар аймгийн Уул Баян сумын Унган охин 16 хүүхдийн алдар дэх 100 шахан өнөр бүлийгээ хүндлэлд буурай болсон шилдэг малчин дархан бэр хорлоо өгөх баяжрын айлтгуугаа гэдэг юм. Түүнийг манай улсын соёл урлагийн алтан дайзнаа буюу түүний боловсон хүчнийг бэлтгэн авиаснуудыг төрүүлэн гаргах уул уурхайн тэгдэг соёлын сургуулиудын багшлах хэвтэн од болон бэлтгэсэн Монгол улсын ардын жүжигчин урлаг судлалын ухааны магистр докторант Шарвын Чимцээгийн төрсөн ихтгэлгээр нь нутаг усных нь сайн мэдээ зогсохгүй хөдөлмөр бүтээлийнх нь олд амжилтыг өндрөө нэлхийг хэлье. Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал лам сүрэнгээс Монголын элбэрэл дээд шагнал цол өргөмжлөө авч байгаа уг ээжийг Завхан аймгийн Төлөвтэй сумын Ойгон багийн Унган охин 8 хүү 4 охин 12 хүүхдийн алдар дэх 11 бэр 5 хүргэн 28 аж зээгийн хүндлэлт буурай. Төр засгийн байгууллагын ахмад ажилтан дархан бэр самбуугийн мегмар гэдгийг завханчууд андахгүй. Түүний үр хүүхдүүд шинжлэх ухааны докторийн зэрэгтэй болоод зогсохгүй хөдөө аж ахуйн эрчим хүч эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны энд хүрч алтан гадсууд хөдөлмөрийн хүндлэлт болон бусад төрөл бүрийн ажил мэргэжлийн медалуудаар шагнагдан улмаар ихтэй сургуулиудын шилдэг оюутнаар тодорч олон улсын чөлөөт бүхийн авраг шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч элгэн садан их нутгийнхныгаа баярлуулсан хүн малын нэмж сэтгүүлч багш эм зүүж нэгтлэн бодогч инженер болцгоосон гэдэг. Ардын багш дүгрээс Монголын элбэрэл дээж шагнал цол өргөмжлөө авч байгаа уг ээжийг Архангай аймгийн Бацангийн сүмийн
Улаан Чулуубагийн нутгийн унган охин 4 хүү, 6 охин, 10 хүүхдийн алдарт 6 хүргэн 4 бэр 37 ажицээ, 3 зэнцэр бүхий 51 өнөр бүлгийн хүндлт буурай. Улстай 40 шахамжил мал маллаж, Сум аймгийн удаа дараагийн инх сүргтэн, мэнд түлчин, 100 хурдан, авраг малчин, сайлчин, харуу өвчлөлтийн сумын авраг, хяаг боржин овг, тодон шарвын амьдан сэрэл байнаа. Гавьяа жүжигчин даваа хүүгээс Монголын элбэрл дээд шагнал цол өргөмжлөө авч байгаа. Энэжийг Ховд аймгийн Чандан сумын жаргаланд Бомбод 2 хайрхны өв 3 нутгийн номч лам Цэдэн дөржийн 3 дахь охин болох 5 хүү, 5 охин, 10 хүүхдийн алдарт 16 хүргэн бэр 38 ажицээ 930 бүхий 80 шахам өнөр бүлгийн хүндлэлт буурай. Шин зам нэглээ үүсгэн байгуулж тасралтгүй 32 жил хөдөлмөрлөн сум аймгийн инх сүргтэн, мэнд түлчин, ашиг шим, тарх хүчний удаа дараагийн авраг, шилдэг тэргүүний сайн малчин, дархан бэр, олхнууд овогт Цэдэн дөржийн норпилгоо гэдгийг ховдчууд андахгүй байцаа. Тиймээс норпил ээжийн хүүхдүүд ээжийнхээ сайн сайхан бүхнийг нь өвлөн суулж хөдөлмөрлөн ажиллаж амьдарч байхдаа нэг төр алдар гавьяагаараа ээжээ үргэлж баярлуулдаг гэсэн. Гавьяа жүжигчин 65-аас Монголын элбэрл дээд шагнал цол өргөмжлөө авч байгаа. Энэ ээжийг Булган аймгийн 3 булаг сумын унган охин, 1 хүү, 7 охин, 8 хүүхдийн алдарт шилдэг ойдолчин, тагнуулын ерөнхий газрын ой медальт, боржгон төр овогт Дамбын Цэндавиш гинэ. Цэндавиш ээжийн энэл үрс, барилгын засал чимгэлчин, жолооч, хөнгөн үнсний ба хангамжийн мэрэгжил, малчин, хэвлийн их бэлтгэгч тогооч, цэцэрлэгийн туслах багш, цайлгаанчин, нэхмэлчин, сүлжигч, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй нэгтлэн болгогч, худалдагч, уул уурхай инженер гэх мэт ажил мэргэжлийн эзэд болцоож, ажил үйлсийнхээ ололт амжилтаар алтан ургийнхныгаа чимж явааг нь нутгийн зон олон бахархан хэлэх дуртай гэсэн. Хэрэмэн уянга талла үзэлдэнэ
Монголын саран ээж нийгэмийн ерөнхийлөгч сувд гүйцэтгэх захирал Ламсүрэн нараас Монголын үлэмжийн сайхан хань шагнал цол өргөмжлөө авч байгаа. Энэ ээжийг Архангай аймгийн Чулууд сумын Бор үзүүр нутгийн унган охин 2 хүү 4 охин 6 хүүхдийн алтар дэх эдийн засгийн дээд сургууль Монгол улсын их сургуулийн шилдэг ахмад нэгтлэн бодогч 50 гаруй өнөр бүлийнхээ хөндлөлт шуурай Сархаа хүүхд таа сүрэнгийн Адиа сүрэн гэдэг. Түүний хагас 100 жилийн насан туршийнх нь үлэмжийн сайхан Заяаны халамжид ханыг нь осолгүй мандаа онц тайвартан жолооч 3 дугаар 5 жилийн гавшгаач хөдөлмөрийн хүндэт болон төрөл бүрийн ой медальтан харчин овогт Төмөрбаатарын пилжээ гэдгийг хүн бүхэн сайн мэдэж энэ хүндэтгэлийн арга хэмжээний хинвээр алаг үрс ах дүү төрөл садан анд нөхдийг нь хамтаар чин сэтгэлийн баяр хүргэж байсныг нь хэлэхэд юутай сайхан юутай багталтай вэ. Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч сувдаас Монголын саран ээжийн 9 эрдэнэх эмэгтэй шагнал цол өргөмжлөө авч байгаа энэхүү ээж бол Сүхбаатар аймгийн унган охин боловсролын байгууллагад пионерын ахлах удирдагч эвлэлийн үүрийн дарга багш хичээлийн эрхлэгчээр дасралтгүй 34 жил ажиллахдаа 12 мянган оюутан сурагчид монгол хэл, Монголын утга зохиолын гайхамшигыг мэдрүүлж хоо сайхан бичигтнүүд болгож байснараа ардын боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдэг, цагаан лаваа, багшийн алдар, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Монголын улаан загалмай нийгэмлэгийн энэрэнгүй үлсдэг медалуудаар тус шагнагдж байсан зээрднүүд овогт санжийн дэгш жаргал ба юм а. Түүний үр хүүхдүүд нь гадаад дотоодын бүх шатны сургуулиудаа онц сурлагатай, алтан медальтай, улаан дипломтой төгсөж шилдэг тэргүүний авиас бэлэгт ажил хэрэгч өнөд шудраг бүтээлч хүмүүс болгосныг нь төр олон нийт бахархдаг юм лээ. Монголын саран ээж нийгмийн гүйцэтгэх захирал Ламсүрэнгээс Монголын саран ээжийн 9 эрдэнэх эмэгтэй шагнал цол өргөмжлөө авч байгаа уг ээж бол Төв аймгийн Баянцогт сумын унган охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны сургуулийн 5 хүүхдийн алдар дэх нийтийн хоолны техник, технологич, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн зурхаач баяжих компани захирал тогоочийн алдар одон хүүхдийн амд алтан медальтан худалдааны тэргүүний ажилтны цол тэмдэгтэн нийслэлийн 37 дугаар сургуулийн 2009 оны найр дэвтэр түнш байгууллага өргөмжлийн эзэн Дамбын амар жаргал баяма. Түүний үс уул уурхайн захиргаа механикийн инженер, худалдагч, менежер гэх мэт ажил мэргэжлийн эзэдүүд болцгоон бүгд л аав ээжийнхээ сайн сайхан бүхнийг нь өвлөн авахдаа өсвөр үе хүүхэд багчуудын эгнэшгүй авьяас бий эрч хүчтэй хөдөлмөр бүтээлийн төлөө бүхнээ зориулдаг